Түүний өмнөх инээдэг бодоход энэ нь зүгээр сонсох төхөөрөмжийг нуух гэсэн сарниулах арга байсан гэж тэр сэжигдэв. Гэсэн хэдий ч тэр үүнийг нэгэн боломж гэж харж байна. Хэрв тэр Жозефинд Жулик гэсэн хайр нь үнэн гэдгийг итгүүлж чадвал энэ аюултай нөхцөл байдлыг сармагжуулж чадна. Жули рүү шууд хараад Декузайн ярьж эхлэв. Тэрээр үнэнтэй холбоотой зүйлээ хэдийн ярьчихсан гэдгийг мэдгдсэн нь Жулиг эргэцүүлжээ. Сүй тавилт бос дураараа цацавчдаг зүйл биш гэж тэр зөвлөв. Энэ үед бүх зүйл тэдний хяналтаас гарсан байв. Урам нь хугарсан Жули түүний шалтгааныг асуув. Тэдний сүү тавихаас өмнө тэрээр өөрийн нөлөөг ашиглан үүнийг зохион байгуулж гэр бүлийнхээ ахмадуудтай нөхөн төлбөр санал болгон хилээцээр хийснийг тэр сануулав. Жули өөр нь хүч дуугаа өндөрсгөв. Тэрээр түүнийг аюултай тулаанаас хойдууж эзэнт гүрний одон хөөхө болж оронд нь угсайн гэр бүлийн хяналтанд ор үйл ажиллагаа явуулдаг хадны одон удирдахад шахалт үзүүлсэн хэмээн буруутгав. Мөн тэрээр такхацсны дараа түүний тараас нь цуу яриаг дурсав. Түүний уур хийсэн ил тод байлаа. Тэр одоо хүртэл ийм аргуудыг ашигласаар байгаа гэдэгтээ итгэж чадахгүй байна. Декузайн түүний үгийг хүлээн зөвшөөрч түүний зориудаар удирдах үйлдэлийг албадсан ба ямар ч зөвтгөх аргагүй үйлдэл хийснийг хүлээн зөвшөөрөв. Декузины өс хонгийг хинээс ч илүү сайн ойлгож буй Жули хууртагтахаас тагхалзав. Тэрээр түүний явуулахад автахгүй гэдгээ мэдэгдэв. Декузайн өөрийн байр сууриа улам завшруулав. Хэрв тэр хамгаалагч болох мөрөөдлөө биелүүлэхийг үнэхээр хүсэж байвал гэр бүлээ орхих ёстой гэж тэр Жулид хэлв. Декузайн тайвшруулсан өнгө аясаар өөрт нь шударга ёс үнэнч байдал байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь Жулиг цочирдуулжээ. Тэрээр өөрийн үнэт зүйлс нь түүний баримталдаг зарчимтай төсөөр бөгөөд энэ нь түүнд тохирохгүй хүн болгож байгааг хүлээв. Гэсэн хэдий ч сүй тавилтаа цуцлахын оронд тэд сүй тавьсан хിവэр үлдэж гэхдээ хизээж гэвдэхгүй байхыг санаж болгов. Энэ нь түүнийг эргэн тойрондох төвөгтэй ашиг сонирхлын торноос чөлөөлөх болно. Түүнийг бүрмөсөн явуулахыг хүсэж байсан ч тэрээр өөрийн мөрөөдлөө хөөхөд бэлэн болох хүртэл өөрийн нэрийг бамбай болгон санаж болгож байна. Сүй тавилтыг хിവэр үлдээж тэр хүлээх болно гэж амлав. Декузины энэхүү генетийн зан авийн өөрчлөлтөд цочирдсан Жули үүний шалтгааныг хэлхийг шаардав. Декан түүнээс ямар нэгэн зүйл хүсэхгүй бөгөөд зөвхөн сард нэг удаа түүний төлөө инээнсэглэхийг хүсэж байгаагаа амлав. Энэ бол түүний хүсч буй цорын ганц зүйл гэдгээ тэр мэдэгдэв. Түүний үг Жулиг сандралд оруулж бүр Жозефийн хүртэл түр зуур гайхаж хоцров. Тодорхой бус үр дүнгээс зайлсхийхийн тулд Жозефины сонсохыг хүссэн зүйлийг л хэлснээ Деслай мэдэж байв. Гэсэн хэдий ч тэрээр Жулигийн хариу үйлдэлийг хүлээн зөвшөөрч түүний сандарсан байдал санаанд оронгүй дур булаам санагдав. Ёчтой инээнсэглэн тэрээр тэр мөчөд Жули өөрийг нь яаж чадсныг хүлээн зөвшөөрөв. Уурссан Жули түүний зайлж мэхэнд автахгүй гэж хурцхан хэлв. Түүний үгсийг доромжилсан гэж үтсэн ч хэрв тэр үнэхээр чин сэтгэлтэй байгаа бол илүү олон баримт харуулахыг тэр хүсэж байна. Сандарсан Жозефийн Декузины мэдрэмж үнэхээр бодиттой эсэх талаар эргэлзэж эхлэв. Хэрв тийм бол тэр тэднийг жаахан удаан тагнахаа шийдэв. Ингэснээр Декузайн өхлийн хувьсагчаас амжилттай зайлсхийж 2 дэлгүүрийн балид олж авлаа. 3 хоног хурдан өнгөрч чухал өхлийн ой төхөж ирэв. Декузайн машинаараа оршуулгын газарт ирж дотроо буцаж буй сэтгэл хөдлөлтөө дараа нь цааш алхав. Жаргаж буйнаар зэрлэг өвс болон тараагдсан бошны чулуун дээр алтан туяа тусгажээ. Энэ газар Декузайны хувьд хувийн ямар нэгэн утга учиргүйж түүний өмнөх дүр болох Ким Үжингийн хувьд чухал юм. Ким Үжин болон багийн ахлагч энэ хоёрын хоорондох яриаг харуулсан дурсамж өрнөв. Тэд Декузайны өнгөрсөн түүхэнд нууц зүүж буюу Истер эг нэмэх тухай ярилцаж байна. Энэ зохиогчийн зөвшөөрөлтэйгөө түүний түүхийг өргөжүүлэхийг санал болгосон боловч Ким үүнийг үгүйсгэв. Санааг гаргаж үүнийг шаардлагагүй бөгөөд зөвхөн ачааллыг нэмнэ гэж маргажээ. Гэсэн хэдий ч энэ тоглоомд зориулах амлалтаа үндэслэн үүнийг үн цэнтэй гэж зүтгэжээ. Ким үндсэн түүхтэй ямар ч шууд холбоогүй учраа ач холбогдлыг нь эргэлзэж байсан ч эцэст нь бууж өгчээ. Гэсэн хэдий ч энэ үеийн санааг утга учиртай гэж үзээд тоглоомд зүрх сэтгэлээ зориулах ёстой гэж шаарджээ. Ким үүнийг утгагүй гэж үзэн дахин үгүйсгэж энэ үнийг оруулахаасаа өмнө түүний санал бодлыг ч асуугаагүй сануулжээ. Гэхдээ тэр үүнийг сайн санаа бөгөөд огтхонч хэрэггүй зүйл биш гэж үзэж байв. Декузийн өнгөрсөн амьдралдаа гашуудаж буй сүйд бүсгүйтэй байсан гэж инөө хэлэхэд Ким бүтээч нэмэлтүүдэд өмнө нь яагаад тийм их урам зоригтой байснаа эргэн дурсаж Декузайны алдагдсан сүйд бүсгүйгээс ямар сонирхолтой зүйл олсноо гайхжээ. Тэрээр энэ бүхнийг багийнхаа төлөө эсвэл зүгээр л эргэн тойрныхоо хүмүүсийг халамжлах арга гэж хийсэн эсхийг бодож байв. Тэрээр мөн нэгэн цагт түүнийг инээлгэж байсан Истер эг дотор ямархуу хошигнол нуугдсныг гайхжээ. Одоо цагт эргэн ирэхэд Дужийн бүх зургийг ойлгохын тулд Ким Үжины дурсамжаас
унаанаас ямар нэгэн ус мөр хайжээ. Тэрээр Инугийн сонгостууд нь Ухаазаг эсвэл харгас үгүйдэж байсан эсэхэд эргэлзэж байв. Эцэст нь тэрээр Иню 10 гэдэг Ньюс хийсэн бошны чутаг олж түүний нэр яагаад тэнд гарч ирснийг гайхжээ. Үүний дараа Диказаны дүрийг Ким Ужины загвараар бүтээсэн бөгөөд Иню Диказаны нас барсан сүйд өсгүйд өөрийнхөө нэрийг ашиглахаар сонгосон нь ил болжээ. Дожийн түүнд үүний төлөө хизээ нэгэн цагт тазаахсан эсхийг гайхжээ. Бошны чулууны өмнө өвдөг сүгдэн тэрээр хүч үзэхээр гараа сунгав. Инугийн дурсамж оюун санааг нь бүрхэж сэтгэл хөдлөл нь түүнийг автуужжээ. Тэрээр түүнд шивнэн ярих чихэнд чимэгтэй хоолойг нь эргэн дурсав. Тэрээр түүний зургийг магтсан өдөр пальтог нь өгсөн байдал түүнийг хайрлсан сэтгэл болон хамтдаа өнгөрөөсөн 7 жилийг дурсав. Жирклан түүний тухай дурсамжаа санан дурсах зур нүдэрт нулимсэн цугсаар байв. Гисэн хэдий ч овшуулгын газарт байсан өөр нэгэн хүн түүнийг олж хараад уурлан хилэгнэжээ. Хэсэг хугацааны дараа Дицлайн уйлхаа болсноо анзааран гарч чадсан бөгөөд үүнийг өөрийн зан чанар хэрэг болсонтой холбон үзв. Тэрээр цааш алхах зураа хин нэгэн өөрийг нь дагаж байгааг сонсжээ. Эргэж хартаа Зоккорт түүний ард зогсож аллах үйлдэх гэсэн хорон санааг цацруулж байв. Диккузины нэрнээс нь санан дурсаж байгаагаар Зоккорт Диккузен өөрийг нь хэдийн мэддэг байхад гайхжээ. Мөн шидтэн алавч Зоккорт гэдгээрээ алдартай Зоккорт бол шидтнүүдийн хувьд хар дарсан зүүд байхаар бүтээгдсэн миний бас хорон санаач юм. Түүний чадвар болох маги устгах чадвар нь шид хэрэглэгчдийг шууд сөрөг үйлдэл хийх боломжгүй болгодог. Бие махбодын хүрэлцэлгүйгээр түүний хүчинд ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд энэ нь өөрийн хүрээнд магийг бүрэн хэрэггүй болгох боломжийг олгодог. Локхорт магид дахлаатай гэдгээрээ бардамнан гайхууж зогсолтгүй довтолж байв. Тэрээр Диккузан руу ойртоход манай залуу түүний зогсолтгүй дайралтуудаас нарийн хөдөлгөөнөөр маш хурдан зайлсхийжээ. Зоккорт цачирчжээ. Ихэнх шидтнүүд түүний өмнө айдастаа чичирэх байсан юм. Гэсэн хэдий ч энэ залуу түүний бүх цохилтоос ямар ч хүчин чармайлтгүйгээр бултаж байв. Ууштай нарахгүй тэрээр Диккузан руу хүчтэй цохилт өгсөн боловч өөрийгөө нүүрэндээ цохиулв. Диккузан Зоккорт руу дөхөж очиод түүнтэй байх нь ямар ч утгагүй гэдгийг тайван хэлв. Хэд хоногийн өмнө Диккузан дэлгүүрийн валютаар 11-ийг эцэст нь олж авч өргөж хүсдэг байсан ман сайжруулах чадвараа худалдаж авчээ. Энэхүү сайжруулалт нь түүний нийт манагийн багтаамжийг өргөж өгсөн байна. Үүнийг дахин давтан дасгал хийж турших явцдаа тэрээр бүх зүйлийг цоо шинээр тохируулах шаардлагатайг ойлгосон ч ижил хүчин чармаатаар илүү их ман гаргаж чадах болсондоо баяртай байв. Бэлтгэл сургуультай хийх явцдаа тэрээр энэ чадварын нөлөөлөл нь санснаас хамаагүй том хүрээнд тахаж байгааг олж мэджээ. Дараа нь дасгалын саваагаа барихад ар нь дотор нь шингэж байгааг хараад шоконд орсон бөгөөд энэ чадвар нь бие махбодын хүчийг нь бүхэлд нь нэмэгдүүлсэнийг ойлгожээ. Олон удаа оролцсны эцэст Зоккорт ялагдаж Диккузаны өмнө газар унажээ. Диккузан өвчийн хөвсгчийг амжилттай даван туулж нэмэлт дэлгүүрийн валют олж авчээ. Тулааныг эргэн дурсахад тэрээр анхандаа төмөр хүний шинж чанар нь дангаараа хангалттай гэж бодож байснаа хүлээн зөв. Саяхан хийсэн худалдааны сайжруулалт нь тулааныг санснаас хамаагүй хялбар болгожээ. Цочирдсан Зоккорт ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзав. Тэрээр уурлан хилэгнэж Диккузаныг уруугч хэмээн буруутгаж арилав. Зоккортой хурц уур хилэн болон ер бүсийн чадваруудыг ажиглаад Диккузан үнэнийг хурдан ойлгожээ. Зоккорт бол энгийн өрсөлдөгч биш юм. Тэрээр улаан хас үндэстэнд харьяалагддаг бөгөөд энэ нь Зоккортыг шоконд оруулсан нь нээлт байв. Өвөрмөц төрөлхийн тэмдгээрээ нэрлэгдсэн улаан хас үндэстэн бол демонуудын үр удам юм. Тэв даяар тархсан тэд шидтнүүдийн байгалийн дайсан учраас өөрсдийн жинхэнэ нэр төрөө нуудаг. Маги ухаан анх демонуудтай тэмцэх зорилгоор хөгжсөнтэй адил шидтнүүд болон улаан хас үндэстний хоорондох дайн нь энэ ертөнцийн гол зөрчилдөөн байсаар иржээ. Энэ бол тоглоомын түүх домог зүйн томоохон хэсэг юм. Ялагдсан Зоккортын дээр зогсохдоо Диккузын улаан хальс үндэстэн өв уламжлалаасаа болоод үргэж эрсдэлтэй байдаг гэдгийг ойлгожээ. Тэрээр томоохон хэмжээний цэвэрлэгээ явагдаж байна гэж сэжиглэж байна. Локхортын арт түүний туулсан зовлон шалбарыг ойлгож байгаа ч гинзэмгүй шидтнүүдийг алах нь түүнийг өөрийнх нь үзен яддаг мангас болгоно гэдгийг тэрээр онцлон тэмдэглэжээ. Ууртай Зоккорт Диккузаныг дуугаа байж өөрийг нь дуусгахыг шаардав. Үүний оронд Диккузан улаан хальс үндэстэн язгуураасаа хорон муу биш гэсэн бодлоо илэрхийлж түүнийг гайхшруулжээ. Локхорт үүнд итгэхгүйгээр Диккузаныг хоёр нүртэй гэж буруутгажээ. Дузан өөрийн зүн савангаа алдсан цорын ганц үе бол жинхэнэ демонтой тулгарсан үе байсан бөгөөд энэ нь түүний цусан чингсэн зүйл гэдгийг тайван хэлв. Хэ үеийн турш түүний угсаа гарвал демонуудыг агнаж ирсэн бөгөөд энэ урвагч шинж чанар нь түүний дотор гүн гүнзгий нуугдаж байдаг. Энэ бол Диккузины хувьд зүгээр л даваад гарч харахгүй цэвэр зүн
совин юм. Тэрээр Локхартын өмнө нэр төр Кавин байдлаа алдаж байна уу? Эсвэл түүний өдөөн хатгалахад автаж байна уу гэдгээ гайхжээ. Өөрийн байр суурьаа тодорхой болгож улаан хайс бас хүн бөгөөд тэдэнд дэвхэж болно гэдгээ мэдэгджээ. Бусад байцаагчид эвхэд Деккулийн Локхартыг эсэргүүцэл үзүүлэхгүйгээр аюулгүй бариулчихын тулд түүнийг хурдан цохиж унахжээ. Байцаагчдын нэг нь өөрийгөө Робо гэж танилцуулав. Тэрээр Деккуланы гайхалтай өшөглөх чадварыг мартаж байхдаа гэмт хэрэгтнийг өөрийнх нь өмнөөс хэд хэдэн удаа өшөглөх үү гэж асуужээ. Дусан зүгээр гэж хэлээд гараараа далавч мэд даллан тагхалзав. Дараа нь тэрээр магаа ашиглан ойролцоох модны үндсийг сугалж байцаагчийг цочирдуулжээ. Модыг сармөгжүүлэх ос болгон хувирхад түүнийг өгч Локхартыг үүгээр хүж уяараа гэж санаж болгов. Учир нь энгийн гав ажиллахгүй. Үүний дараа Деккулан Рог ирж ирсэн учраас энэ хаваар эргүүл хийж байсан эсхийг асуужээ. Энэ нь байцаагчийг гайхшруулсан бөгөөд тэрээр Деккуланыг явуулсан гэж бодсон тайлан хүлээн авсныхаа дараа ирсэн гэдгээ тайлбарлав. Чимээ шуугианыг сонссон өөр хүн мэдээсэн байж магадгүй гэж санаж болгоод Деккулан үнийг тоосонгүй. Ингээд Деккулан нөхцөл байдлыг албан тушаалтанд даахад явлаа. Буцаж алхах зураа тэрээр энэ асуудлыг цус урсгалгүйгээр шийдвэрлсэндээ тайвширчээ. Энэ бол сайн үр дүн. Хэрэг боломжтой бол тэр хин нэгнийг гинтэхийг хүсэхгүй байна. Маргааш нь ерөөл 15 жилийн хугацаанд анх удаа хурал зарсан бүркийн захидлыг хүргэхээр Деккуланы бэлтгэлийн өрөөнд иржээ. Үүнийг хүлээн авч байхдаа Деккулан ийм асуудлыг шийдвэрлэх нь өөрийнх нь үүрэг байх ёстой гэж үзэн ерөөл үүний төлөөл ийм хол газар хүрээд ирсэн юм болов уу гэж гайхжээ. Захидлыг нээгээд тэрээр харанхуй ууланд болсон саяхны демоны хэргийн талаар уншив. Бүрк нөхцөл байдлыг хилээцгээр бүх шийдтнүүдийг хуралд дуудаж байна. Энэ нь бүркийн дуудлага нэртэй Деккуланы шинэ үндсэн даалгаврын эхлэл юм. Уулзалт 7 хоногийн дараа болохоор товлогдсон бөгөөд тэрээр нэг хамгаалагч дагуулж явахыг зөвшөөрчээ. Юрий Жеффийг хамт яв гэж санаж болгосон боловч Жефф бол ердөө жолооч бөгөөд зэвсэг яаж барихаа мэддэггүй гэдгийг онцлон Деккулан шууд татгалзав өрөөдөө гэж гүүбийг ирүүлв. Тэрээр үе энэ тэдв ходор ба үл хамааран бүрк рүү явах аялал аюултай гэдгээрээ алдартай учир хамгаалагч дагуулж явах хэрэгтэй гэж Юрий шаарджээ. Түүний санаа зовж байгааг сонсоод Деккулан өөрийнх нь төлөө санаа зовж байгаад бага зэрэг гайхжээ. Сандарсан тэрээр түүнийг үхээсэй гэсэнгүй болохоор санаа зовж байна гэдгээ чанга дуугаар хурдан тайлбарлав. Бага зэрэг эцэн царайтаагаар тэрээр хамгаалагч сонгох асуудлыг өөрийнх нь өмнөөс зохицуулж өгөхийг санаж болгожээ. Деккулан үүнийг өөрт нь даатгахаар зөвшөөрөв. Үүний зэрэгцээ Фрейгийн харуулын цэгт Жожи залуу баатруудад сэлэм тулааны датахад хийлхэн завгүй байв. Дэд ахмад бүх зүйлийг ажиглан зогсохдоо ямар арга хэмжээ авах ёстой талаараа өөртөө шивнэж байв. Гэтэл Верон түүний бодолд хариулж артан зогсож байсныг нь ч анзаараагүй байсан тус тэр цачив. Хэсэг тайвширсны дараа дэд ахмад тэдний тушаалаар даалгавар ирсэн боловч ахмад үүнийг зөвшөөрөх хэсгэд эргэлзэж байгаагаа хэлв. Верон түүнээс асуухыг зөвлөсөн боловч уг даалгавар нь Деккуланыг хамгаалахтай холбоотой гэдгээс болж дэд ахмад эргэлзэж байв. Бодит байдал дээр энэхүү хүсэлт нь түүний зорчих гэж буй бүх галт тэргийг хамгаалах явдал байсан бөгөөд хэрв энэ нь зөвхөн Деккуланыг өөрийг нь хамгаалах тухай байсан бол түүнийг татгалзах магадлалтай гэдгийг тэд мэдэж байжээ. Гэсэн хэдий ч Верон энэ даалгаврыг амжилттай биелүүлснээр тэдний байгууллагын нэр хүндийг өсгөж санхүүгийн байдлыг сайжруулахад туслана гэдгийг онцлон уг хүсэлтийг хүлээж авахыг зөвлөжээ. Үл хамааран дэд ахлагч Жюригийн хариу үйлдэлд санаа зовсоор л байв. Верон түүний яриаг тасалж тэдний ахлагч хувийн мэдрэмжтэй хизээж автаж даалгаварт цаад учруулахгүй гэдгийг амлав. Ингээд дэд ахлагч эцэст нь Жюри дээр очиж даалгаврын талаар ярихаа шийтгэхэд Верон цаана нь хар бараан үе яригдах царайтай хоцров. Бред буюу Альпин нь твийн хойд хэсэгт орших далайн түвшнээс дээш 3500 метрийн өндөрт орших хүндтэй бас их мэдэгтэй уулахаг бүс юм. Энэ бол хүчирхэг шидэднүүдийн бүлэг болох ахмадуудын үлгийн нутаг юм. Энэ газар шидэд цамхаг гол үүрэг гүйцэтгэж азрын бүх шидэд сургуулиуд тэдний санаа бодлыг дагдаг. Гэхдээ Бредийг бусдаас ялгаруулдаг гол зүйл бол шидэднүүдийн хөөгч арлууд юм. Энэ газар гаргасан шийдвэрийг домогт шидэднүүд хүртэл дагах ёстой байдаг. Асар их хүч чадлынхаа статусаар Бред нь шидэдийн ертөнцийн төв баган гэсэн өндөр хүндтэй нэр хүндийг хүлээдэг. Хэдэн 10 жилд нэг удаа ховорхон болдог дуудлагын цугцрагт хүртэл асар том нэр хүнд юм. Энэ нь мөн оролцсон нэртэй шидэдэн бүрийн хувьд жинхэнэ алдрын тэмдэг юм. Гэсэн хэдий ч Бред руу дуудах нь шидэднүүдийн бош гэж шивнэгддэг хоёр талдаа эртээ их юм. Энэ эрэгтэй манагийн урсгалыг ялгаруулмагц түүний оршихуй уг газрыг дарамт шахалттай хүчээр дүүргэв. Үүнээс гадна Бред руу явах галт тэрэгний тавцан дээр энгийн амьдрал тухайлбал өдөрт болон өдөр тутмын үйл ажиллагаа үргэлжилсээр байв. Ажилчдын мэдээллийг баталгаажуулж бэлтгэл ажлыг базааж байх зур
Ан бүх зүйл хяналтанд байгаа гэдгийг батлав. Мөнгөн өстэй охин зөвшөөрч толгойд охин үүнийг дэмжиж буйгаа илэрхийлв. Яг тэр үед өнөөдөр үүнийг хариуцахаар томжигдсан мөнгөн өстэй охин түүний ирснийг зарлав. Өөртөө эдгэртэй костюм өмссөн, ямар ч илэрхийлэлгүй царайтай ир сэтгэл нь хөдөлсөндөө чичирч шахан байгаа хүүхдийн хамтаар гарч ирэв. Энэ хүү 4-р сард цас хараад нүд нь орой дээрээ гарчээ. Тэр үүнд итгэж чадахгүй байв. Гинэд өнөөх охин профессорт хандан цаашид гарт тэрэгний эхний хагас хамгаалалтын үргийг Фрейхемийн ортон хариуцах болсныг мэдэгдэв. Жюли сандрагдаж ухаанаа алдаж байгааг хараад профессор инээдээ барих гэж ядан явлаа. Түүний царай хэдхэн секундын дотор цусгүй мэт цайснаа гинэд тод улаан болж хувирв. Гэсэн ч тэр биеэ барьж бүгдийн аюулгүй байдлыг хангаж аяллыг аж болох саадгүй өнгөрүүлэхийн тулд чадах бүхнээ хийн гэдгээ профессорт амлав. Яг энэ мөч Жюлид өнгөрсөн дурсамжийг санууч түүнийг бүрэн сандруулах горимыг асаав. Тэрбээр төвчээд арай ядан тогтож байлаа. Сарын өмнө нэг удаа инээж үзхийг түүнд зөвлөж байсан профессорын хоолой түүний толгойд хангинав. Бүрэн сандарсан энэ галзуу охин одоо том инээмсэглэх эсвэл баг зэрэг инээхэд тохиромжтой цаг мөн эсэх талаар гайхав. Тэрбээр энэ тэнэг жүжиг цаанаа ямар зоригтой юм бэ гэж бодон үлдэв. Профессор тэр хоёр эвгүй чимээгүй зогсож байхад бусад хүмүүс энэ галзуу төгшүүрийг анзаарч авсагчтай хүндэтгэл үзүүлв. Хэдийгээр тэр эрийн оршихуйг үзен яддагч түүний төлөө бүх зүйлээ хичээж байгаа бололтой байв. Алива маргааныг тасран зогсоож Верон эцэст нь гарч ирэн энэ мөчөөс эхлэн тэдний хамгаалалтын үүргийг хариуцахаа мэдэгдэв. Профессор хаанаас ч юм гинэд гарч ирсэн муу залуу болох Вероныг харж ажиглав. Бусад хоёр нь зөвхөн хүндэтгэлийг нь хүлээх гэж ирсэн бол түүнийг хамгаалах үүрэг хүлээснийг тэрбээр уг томчуудад мэдэгдэв. Чангаар инээсээр энэ нөхөр Вероны мөрөнд чангаар алгадав. Тэрбээр энэ яриагаа болохыг хүсв. Дараа нь тэрбээр урдан даяар алдартай чадварлаг эр Верон гэдгийг товч танилцуулав. Тэрбээр энэ залуу тэдний хамгаалалтын даал хурыг хариуцаж байхад дурдаад тэд найдвартай гарт байгаа гэдгээ хэлв. Өгөнд нь итгэлгүйгээр профессор түүнийг хурц хараагаараа шалгав. Энэ нь зүгээр л түүний хит их боцсноос үүдэлтэй байж магадгүй гэж үзэн түүнээс ямар нэгэн онцгой мэдрэмж мэдэрсэнгүй. Цаашлаад Верон шидэднүүд бүхийг тус бүрд нэг хамгаалагчтайгаар бүрэн хамгаалалттай байгаа гэж тайлбарлав. Тэгээд тэр удалгүй өөрийгөө тэдний бүхэгт хуваарлахыг шаардав. Ингээд бүх зүйл шийдэгдэв. Явах цаг нь болжээ. Тэрбээр тэдэнд хурдан бөгөөд сайхан аяллыг хүсв. Тэгээд тэр хурдан гүйж хараад явах зураа руу нь харан инээмсэглэв. Энэхүү хүчээр гаргасан инээмсэглэх нь удахгүй түүний царайг эвдэх шаарчээ. Энэ зур профессор түүнд яг юу болсныг огт ойлгосонгүй. Жюли ухаан зүгээр эсгэд түүний шав гайхсан ч энэ тэнэг бүсгүй үгэндээ хүрснийг профессор хурдан ойлгов. Хэдэн цагийн дараа тэрээр галт тэрэгний дотор тогтой байрлав. Бидэнд амрах хангалттай хугацаа байгаа тул хурдан зөөрмөглээд ав гэж профессор Веронд дуусгав. Энэ бодлыг төрүүлмөгц Верон богинохон дуг хийхээ шийдэв. Энэ үеэр профессорын толгойд шидэднүүдийн буш гэгддэг Бридээс ирсэн энэ дуудлагын талаар бодлууд эвлэлдэж байв. Түүний бодлоор Брид шидэдийн ертөнцийн баганд болохынхаа хувьд давуу эрхтэй байхын цаана том шалтгаан бий бөгөөд үүнтэй зэрэгцэн хоёр дахь өөр царайг харуулж байна. Дуудлагын цугларт бүрийн үеэр гарч ирдэг гинтийн үйл явдлуудтай ямар нэгэн холбоотой эсхийг тэрбээр эргцүүлсэн бодов. Галт тэрэг рүү дайрах магадлалтайг мэдсэн тул тэрээр Диколаны ухааны тоглоомоор ам өргөдөн гэж тооцоолсон бөгөөд бодолгүйгээр явах төлөвлөгөөгүй байв. Явши төд ширч тэйч бөгж чирээд энэ одоогийн байдлаар тэрээр дэлбэрэх аюултай нөхцөлд айлгалт тэрэг тэдний аюулгүй байдлыг хангаж байгааг олж мэдхээр зорж байна. Энэ залуу айлгалт тэрэг хамгийн өндөр магадлалтай болохыг мэдхийн тулд мэдээлэл худалдаж авах аргаа мэддэг байв. Хэдийгээр энэ залуу жинхэнэ Диколын байсан бол илүү амар байх байсан гэж бодож байлаа. Гэхдээ тэндхийн аимшигт галзуучуудыг төсөөлөөд профессор Диколиныг гартаа оруулсныхаа дараа бүх хар бараан холбоогоо цуцлав. Энэ нь тэнийг хамгаалалтаа илүү чангалахад хүргэсэн юм. Ийм учраас тэрбээр ойлголтыг ашигладаг домогт тулааны урлагийн техникийг сурахаар шийджээ. Аллений сэтгэл хөдлөлийг бодоход түүнийг ингэж унтаж байхыг харах хажихалтай байв. Хэдхэн хоногийн өмнө Алсан Брид рүү хамт явах завшаан олцсондоо баярлсандаа уйлах шахаж байсан юм. Гэсэн хэдий ч алнаас гоож хнусыг хараад профессор бодлоо хурдан өөрчлөхөд хүрв. Профессор бол ням бактериас айдаг нэгэн болох нь тогтовдов. Гэсэн хэдий ч алсан энэ аялалд амбицтай сэтгэлгээгээр битгэн гэж тэр огт бодоогүй байв. Удалгүй Бридэд хурч ийм саадгүй аялал болсонд тэр баг зэрэг цачирдав. Бэлтгэл ажлын дараа Жоржийн костюм хөрөм гутлан хамгаалалтын чадварыг дээшлүүлж Мидасын хүрэлцэлтийн бүрэн боломжийг нээж өгөв. Хэсэг хугацааны өмнө Мидасын хүрэлцэлтийн удирдах хүчний ачаар тэрбээр хувцсыг өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломжтой болсон юм. Мидасын хүрэлцэлтийн ачаар түүний мод болон ган шүркэнүүд томоохон шинжилтийг хийжээ. Тэрбээр галт тэрэг даяас
Ариастаа хасан осон мод болон ган эд ангиудыг хүчирхэгжүүлж тэрч байтугай бодшгүй аюузаас өртөжтөн сэргийлж аллины хувцас руу хүртэл суулгажээ. Профессор хамгаалалтын нөмрөгийг ашиглаж Мидасын хүрэлцэстийг ашиглан тэдгээрийн чанарыг сайжруулсан бололтой. Гэхдээ ямар нэгэн зүйл түүнийг санаа зовоосоорч байв. Профессор Мидасын хүрэлцэстийг их хэмжээгээр ашигласнаас болж Манагийн нууц нь юртийнхөөсөө хамаагүй багассан байв. Бэлтгэл ажил зайлшгүй шаардлагатай байсан ч ямар нэгэн зүйл болоосаа гэж хүсэхгүй байв. Бүх зүйл тайван байж ямар нэгэн асуудал аяхгүй байхасаа гэж хүсэн тэрбээр санаа алдсан ч хүсснээр нь юу ч болсонгүй. Яг тэр үед гарт тэрэгний урт хэсэг дэлбэрч шатав. Дикалан явхаас хэдхэн хоногийн өмнө цас дөрглүүд өнгөрч байв. Энэ залуу шаргал үст бүсгүйг номоо нэг удаа хураахыг хүсв. Яриа өрнөөж шаргал үст бүсгүй шидэт цамхаг дээр маш олон даалгавар авдаг эсхийг тэр асуув. Тэрбээр эхний хэсэгт толгой тохисон ч зарим хичээлийг үе үе тасалдаг гэдгээ хүлээн зөв. Энэхүү ууртай эмэгтэй энэ бүх нөхцөл байдалд төдийлөн таата бус байсан ч өнөөх тайван залуу бүх зүйл сайхан байх болно гэж хэлэн үүнийг орхив. Шаргал устын сэтгэлийг сэргээхийн тулд түүний ачийг үнэрч эцэг нь түүнийг хид хідэн удаа магтав. Хэдийгээр түүний бодол ахмад шидтэн болоход ч гэсэн ч тэрбээр чадах бүхнээ хийсээр байв. Тийм тэнэг бодол турмөгц шаргал уст бүсгүй энгийн зөвлөж зохицуулж чадахгүй байж ахмад шидтэн болох ирээдүй байхгүй гэж бодон ёчтой инэв. Инээ баач тэр хүчээр нанаагаад энэхүү илэн далангүй ярианы дараа тэр эфирд санаа зовх зүйлгүй болжээ. Гэсэн хэдий ч тэрбээр энэ талаар Дикулины онолыг сонсохыг хүссэн юм. Яг энэ үед шаргал үст энэ аяллыг яагаад дараа эрт төлөвлөсөн талаар эцгээсээ асуухаар цаг алдсангүй. Брэдийн цуглараас хэдхэн хоногийн дараа болох байтал яагаад ийм яруу сандруу байгаа юм бэ? Эцэг нь санаа алдаад Брэд рүү хийх аяллын ач холбогдол нь шитгэнүүдийн булшнаас өөрчлөгөө гэдгийг түүнд тайлбарлав. Гинэд шаргал үстийн дотор шинээр төрсэн санууч зан илүү ихийг мэдхийг хүсв. Энэ бодлын хариуд эцэг нь энэ бол жинхэнэ түүх гэдгийг түүнд дуусгав. Үүнийг зүгээр орой унтахын өмнө ярьдаг үлгэрж гэж бодож байсан ч энэ нь түүнд царилгаан цохих шиг хүчтэй нөлөөлөв. Аимшигтай үннийг дэлгэж Брэдийн дуудлага бүр ямар нэг байдлаар шидэднүүдийн амийг авдаг гэдгийг тэрбээр мэдэгдэв. Тэдний цөөн хідэн амьд гарч чаддаггүй байв. Үүнийг 15 жилийн өмнөх шиг амьдаар нь буцааж авчирдаг. 11 хүн нийлээд өхрийг амталсан байна. Ирээд харахад тэрээр Брэрөө урилга аван гэдэг нь тэдний гэр бүлийн нэг хүндийн баталгаа юм гэж Золтед ярьж өгдөг. 20 гэр бүлийн дундаас сонгогдсон болохоор үүнээс буц харахгүй юм. Энэ арга хэмжээнд оролцвол тэдний нэр түүхийн номд мөнхөрхөн дамжиггүй ч ирээгүй хүмүүсийг дэгхмээс хатуу ширүүнээр хөөх тавилантай. Үүнээс гадна ямар ч гэр бүл ирэхгүй бол маш хурдан хөөгдөж оромд нь ямар ч асуудалгүйгээр шинэ гэр бүл ирдэг. Яг тэр үед түүний эцэг Золтигийн ухааныг сорж нэр хүндтэй хог хаягдлыг цэвэрлэх амархан арга сонгож чадах эсхийг нь асуудаг. Цочордсон тэрээр чихэндэж итгэж чадсангүй. Үйл явдал улам эрчимжиж эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж үгүй. Таалагдсан бол лайк дарж сувг 100 маань заавал бүртгүүлээрэй.